амжилттай яваа хүмүүс ингээд юугаараа ялгаатай байдаг гэхээр өөртөө итгэлтэй байдаг байгаа. Тэгээд өөртөө итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй гэхээр үнэн байх. Тэгээ үнэн байна гэдэг маань юу гэсэн мэн гэхээр чи өнөөдөртөө ямар хэмжээнд юу хийж аваа, ямар статустай тэр чи өөрөө цорын ганц учраас тэрийг ингээд нууж эсвэл дүрс гэж өөр хүн болох шаардлагагүй. Тэгэхээр яг өөрийнхөө байдгаар органикаараа байх хэрэгтэй байдаг. Тэгжиж нөгөө нэг өөртөө итгэл гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд бусдад таалагдах гэж одоо бусдаас хамааралтай те бусдын одоо зөвшөөрлийг авах гэж ингэж бусдад дүрсгэх бол тийм шаардлага байдгүй. За тэгээд чи бол цорын ганц учраас хүнийг ер нь ингээ хуулбарлах хэрэггүй. Америкийн нэг юм систем байгаа. Тэр яадаг вэ гэхээр чи өөрөө одоо өөрийгөө гаргаж ирдэг. Тэгэхээр цорын ганц байгаа учраас хуулбарлах хэрэггүй. Хэнийг ч хуулбарласна хэрэггүй. Тэгжиж өөрийнхөө итгэлийг олно. За тхийн тулд мэдээж мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд тодорхой хэмжээний одоо мэдлэг олохын төлөө өөрөө хөгжүүлэхийн төлөө бас ингээд хичээнгүлэн явдаг байх хэрэгтэй. Мэдээж одоо Америкт ирэхдээ хэл усаа сайжруулад ингээд ер нь хийх юм зорилготой байх хэрэгтэй. Зорилго их чухал байдаг. Тэгэхээр зорилгоо сайн тодорхойлоод тэгээд тэрнийхээ төлөө сайн яваарай. Тэгээ хизээч битээ бууж өгөөрэй. Чи цорын ганц шүү. Тийм. Хүнийг хуулбарлах хэрэггүй. За тэгээ баярлалаа.